Сайн байна уу? Намайг Нандин гэдэг. Би Цончин Гибер Boarding сургуулийн гадаад харилцааны менежер байна. International relations team with English department have begun scholarship application process at the Chongqing Cyber Boarding School. Ихэнхдээ ганцаарчлсан уулзалт зохион байгуулдаг. Ингэснээр тухайн хүмүүд маань өөрсдөө тохирсон их сургуулаа хэрхэн сонгох, их сургуулийнхаа судалгааг хэрхэн хийх болон их сургуулаа сонгохоос нэхлээд тэтгэлэг авах хүртэл нь бид бүх талаас нь туслан дэмжлэг үзүүлдэг байгаа. Two of our students were nominated for the Hungarian government scholarship, and one of our students already had an interview with the Budapest Business University, and now she's awaiting for her results. Another of our students was awarded for a scholarship 146,000 American USD from two universities that recovers his tuition fee, also recovers his dormitory fee, book materials, and a meal plan. Манай сургуулийн сурагчдад зориулсан үйлчилгээнүүдийг дуртахад мэдээж олон улсын их сургуулиудад өргөдлөө гаргана. Мөн жил болгон зарлагддаг засгийн газрын тэтгэлгүүдэд бүртгүүлдэг байгаа. Дээрээс нь тэтгэлэг болон их сургуулийн ярилцлагад англи хэлнийхээ мэргэжлийн гадаад багш нартай хамтран бэлтгэдэг гэх мэтчлэн үйлчлэгээнийг үзүүлдэг. Мөн дээрээс нь гадаад харилцааны баг маань англи хэлнийхээ танхимтай хамтран сурагчдынхаа гадаадад сурах, гадаадын топ их сургуулиудад сурах хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд гүүр болж өгдөг. As for 11th grade students, we are currently under the research process of the early birds preparation, and along with our English department, we are working on kind of English testing that our students should prepare for. So within they should give English exams as IELTS or Duolingo or TOEFL. So we are working closely with our students to achieve more soon.